Hey, welcome to Hot Tea Fantasy Podcast. За тэгээ юу яцгаана NBA-ийн маань 4-7 хоног дуусахад 2 хоног үлдээд байна. Энэ 7 хоногийн хувьд гэх юм бол мэдээж уламжлалт ёсоор бэлтгэмжлийн мэдээ маш их байсан бас ийм 7 хоног байна. Тэгээд хамгийн гол чухал мэдээ бол мэдээж бид бүхний хайртай, дуртай Carmelo Anthony маань NBA-д буцаж ирж байгаа талаар хамгийн гол мэдээ байлаа. За тэгээд өнөөдрийн дугаараар бол мэдээж Carmelo Anthony-гийн фэнтезид хэрхэн үр нөлөөтэй байх вэ? Түүнийг авах нь зөв үү буруу юу гэдэг талаар ярилцсан. Тэгээд мөн уламжлалт ёсоор мэдээж эх 7 хоногийн фэнтези прогнозыг ярихаар ирсэн байна. За шууд дугаар руу орё. За тэгээд мэдээж гэмтэл бэртлийн мэдээнээсээ эхлэе гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногийн үед бас нэлийн сайн тамирчид удаан хугацаагаар гэмтсэн хүндхэн 7 хоногоос болж өнгөрлөө. За эдгээрээс дурдах юм бол эхлээд Milwaukee Bucks багийн довтлогч Chris Middleton-гийн хувьд 100 гуйны гэмтлээс болж 3-4-7 хоног талбайн гадна өнгөрүүлэхээр болсон ийм мэдээ гарсан байна. Мэдээж Middleton байхгүй үед бол Giannis дээр хамаг гол ачаа ирнэ багийн. Тэгэхээр мэдээж түүнийг байхгүй үед Янсын үзүүлэлт дээшлэх ёстой. Дээрээс нь Eric Bledsoe үзүүлэлт дээшлэх ёстой юм байна. За тэгээд түүний гэмтлээс улбалаад Wesley Matthews болон Dante DiVincenzo, тэгээд Stanley Brown энэ гурван тоглогч ер нь түүний минутыг хувааж авахаар иймэрхүү байдалтай байна. За Wesley Matthews-ийн хувьд бол ер нь дажгүй. Ер нь гайгүй сайн хамгаалагч, тэгээд гайгүй шидэгч. Тийм болохоор түүнийг фэнтезидээ авахд буруудахгүй юм сонголт байгаа. Харин DiVincenzo болон Stanley Brown хоёрын хувьд бол нэлээд deep league биш л бол аваад хэрэггүй байх гэж бодож байна. Яг хуу 16 юм уу 18 үнэтэй 20 үнэтэй deep league-үүд бол авахд бол зөв сонголт гэж хувьдаа бодож байна. За тэгээд дараагийн нэг гэмтэл хүртлийн мэдээ нь бол Sacramento Kings багийн холбон тоглогч De'Aaron Fox-ийн хувьд бэлтгэлийнхээ үеэр зүүн шагаандаа гэмтэл авч 3-4-7 хоногийн дараа дахин үзүүлнэ гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр нэлээд хүнд гэмтэл байж магадгүй ийм прогнозтай байгаа. 3-4-7 хоногийн дараа дахин үзүүлнэ гэхээр түүнээс ч удах ийм магадлал өндөр гэсэн. Тийм болохоор Sacramento Kings-ийн хувьд амжилт тааруу байгаа. Дээрээс нь De'Aaron Fox алдсан. Ер нь хэцүү цаг үеийг Fox-гүйгээр өнгөрүүлэх ийм төлөвтэй байгаа юм байна. За тэгээд мэдээж түүний эзгүүд бол хамгийн фэнтези валын өсөх ийм тамирчин бол Bogdan Bogdanovic байгаа. Тэгээд Bogdanovic-ийн хувьд бол өдөр эхлээд сэлгэнээс гарч тоглож исэн. Ер нь түүний хувьд гараа руу гараад тоглох байх гэж хувьдаа бодож байна. Тэгээд өнөөдөр Lakers-ийн эсрэг бол маш сайн тоглож бас л Lakers-ыг аваа явахаар төгсөн. Bogdanovic-ийг ийм аюулслаг тоглогч, шидэгч бол авсан багууд бол нэлээд тийм сайн статыг үзүүлэх нягууртай гэж харж байгаа. Яг уу De'Aaron Fox-ийн минутыг бас мөн Corey Joseph болон Yogi Ferrell хоёр орлох байх гэж харж байна. Гэхдээ яг уу тэр хоёрын хувьд бол deep league-үүдэд ер нь тохиромжтой ийм тоглогч нар гэж бодож байна. Yogi Ferrell нь арай Joseph-ээс илүү value-тай байх гэж харж байна. Өнөөдрийн тоглолтоос харах юм бол арай довтлоонд илүү байна лээ. За тэгээд дараагийн бас мэдээ нь болохоор Brooklyn Nets багийн хамгаалагч Caris LeVert-ийн хувьд баруун гарын эрхийн урууны шүрмсийн гэмтлээс улбалаад 4-6-7 хоног талбайн гадна өнжнө гэсэн ийм бас мэдээ гарсан байна. Brooklyn Nets-ог бас мөн үлэлийг хэцүү эхлүүлж байгаа. Левер байхгүй болцсон бол бас нэлийн ийм гар цохиролтой үйл явд болоод байна. Тэгээд яг түүний эзгүүд бол мэдээж Kyrie Irving илүү шатах хэвээр. Дээрээс нь хамгийн гол value нэмэгдэх тоглогч бол Spencer Dinwiddie байгаа. Тэгээд мэдээж Dinwiddie бол өөрөө бас довтлогоо маш сайн тамирчин. Тэгээд Леверийн довтлогоог маш сайн нөхөж чадхаар ийм тамирчин гэж харж байна. Тэгэхээр энэ фэнтези менежүүд маань Spencer Dinwiddie хэрвээ хогдорчин байх юм бол заавал авах тоглогч юу гэж хувьдаа зөвлөх байна. За тэгээд мөн Dinwiddie-гээс гадна Tauron Prince-ийн бас value нь бас жоохон өсөх ийм хандлагатай байна. Тэгээ мөн
түүнийг бэртэл алдахтай шууд зэрэгцээд Иман Шампартыг авсан байгаа. Тэгэхээр Иман Шампарт бол яг одоохондоо форм бол муутай байгаа. Тоглох болоогүй гэж харж байгаа. Гэхдээ яг бүр дип лигүүдэд бол түүнийг бас ажиглаж яхад буруудахгүй юм тоглогч байгаа. За өөр том нэрсийг одоо танилцуулах юм бол ялангуяа сүүлийн үед нэлээд олон хүмүүс надаас DM хийж асуусан байгаа. Эдгээр тамирчид бол Otto Porter байгаа, Jeremy Lamb байгаа. Тэгээ энэ хоёр тоглогчийн хувьд өстой эргэлзээтэй байгаа нь багийн зүгээс болохоор яг хизээ ирэх гэдэг юм тайм тейблийг ерөөсөө өгөхгүй байгаа. Тэгэхээр дандаа тоглолтоос тоглолтод буюу одоо day to day гэдэг ийм статусыг дандаа өгж яваад байгаа болохоор хизээ ирэх нь бол өстой мэддэхгүй юм одоо байгаад байгаа. Дараагийн тоглолтоор ч ирж магадгүй эсвэл 7 хоног 2-7 хоногийн дараа ч ирж магадгүй одоо ийм одоо хэцүү байдалтай байгаа. Гэхдээ би Otto Porter, Jeremy Lamb хоёртой менежерүүдэд зөвлөхөд тэр хоёрыг лав хаяхгүй байсан. За тэгээд бас нэг одоо сайн мэдээ байгаа нь Paul George-ийн хувьд гэмтлээ эрдгээгээд буцаж тоглолтонд орж ирсэн байгаа. Тэгээд эхний тоглолтонд бас 33 оноо гэдэг сайн үзүүлэлтийг ер нь үзүүлсэн харагдж байна лээ. Гэтэ яг Kawhi Leonard байхгүй үед бол тийм үзүүлэлтийг үзүүлнэ. Kawhi ирчгээр бол 30-рд өгсөн оноо бол бараг авахгүй байх гэж хувьдаа харж байна. За тэгээд хамгийн гол мэдээ бол мэдээж бид бүхний өсөн хүлээсэн Carmelo Anthony маань Portland Trail Blazers багтай non guaranteed буюу баталгаагүй гэрээг хийж чадсан байгаа. Тэгээд мэдээж Portland-ийн хувьд бол ямар ч алдах зүйлгүй түүнийг шууд авсан байгаа. Яг гэвэл өдөртөнд маш муу эхэлж байна. Тэгээд дээрэс нь Zach Collins гэдэг одоо гол гарааны 4 номероо бэртэл алдсан. Учираас ер нь Carmelo Anthony-г авч турч үзэхэд буруудахгүй гэж үзээ түүнийгээс авсан байгаа. Тэгээд энэ 7 хоногийн хувьд Melo-г авснаас хойш манай пэйж рүү ер нь хамгийн их зурвас ирсэн зүйл нь бол Carmelo Anthony-г фэнтезидээ авах уу гэдэг ийм одоо мессежийг маш олон хүмүүс ирүүлсэн байгаа. Түүний хувьд бол ер нь жоох эргэлзээтэй. Зүгээр би хувьдаа бол тэгж Леуд дээр нь авахгүй байсан. Ер нь аль жигтэй би ер нь аваагүй. Тэгээ яагаад вэ гэхээр мэдээж би өөрөө Carmelo Anthony-д амар дуртай. Бас миний хайртай тамирчдын нэг ч гэсэн. Түүний хувьд болохоор 1 жил NBA-д тоглолт хийгээгүй. Тэгээ дээрэс нь одоо 35 настай гэдэг ийм бас шалтгаан хэлж болно л доо. Гэтэ яг хуу түүний одоо бэлтгэлжил ер нь дайжгүй байх гэж хувьдаа харж байна. Ер нь тэр 100 хийсэн бэлтгэлийг харж байхад яг хуу түүний хувьд болохоор оноо, самбар, 3 шийдэлтийг ер нь дайжгүй өгнө гэж тэр хувьдаа харж л байна л да. Тэгвэл бусад үзүүлэлтүүд болох хамгаалтын үзүүлэлтүүд, ассист гэх мэт үзүүлэлтүүдийг ер нь түүнээс гордод ирнэ хэрэггүй байх гэж харж байгаа. Тэгээд би ихэнх одоо над руу мессеж бичсэн хүмүүс рүү хэлэхэд хэрвээ та дип лиг тоглож ивэл тэ 14, 16, 18, 20 үнэтэй лиг тоглож ивэл Melo-г авахд бол буруудахгүй. Юу дажгүй айд болчих бах. Харин одоо 10 үнэтэй ч юм уу, 8 үнэтэй, 12 үнэтэй ийм лигүүдэд бол Melo-г авахд ер нь жоох эрсдэлтэй ийм байгаа. Ягаад вэ гэхээр та маш сайн тамирчныг хайжээж Melo-г авах болохоор ийм байгаад байгаа. За тэгээд Melo-гийн хувьд бол нэгтгэд ер нь ирж чадахгүй гэсэн мэдээ ер нь гарсан байна. Тэгэхээр 2 дахь өдрийн тоглолтод магадгүй ирэх хэрвээ одоо тэр эмчийн үзлэг зэрэг бүх юм маш хурдан давагчих юм бол 2 дахь өдөр ирчих магадaltaй. Хэрвээ 2 дахь чадахгүй бол тэгээд дараагийн өдөр одоо 4 дахь юм уу 5 дахьд ирэхээр одоо ийм одоо хууртай байгаа. Тэгээд тийм болохоор би зөвлөхөд хэрвээ deep league байвал түүнийг авч болно. Тийм shallow буюу одоо гүнзгий биш тийм лигүүдэд бол хэрэггүй байх гэж харж байна. Гэтэ ер нь хэнийг ер нь хаяхасаа л хамгийн голын шалтгаална л да. Тэгээд ер нь учир зүггүй алж хидаад байхгүй нь ер нь тодорхой юм байгаа болохоор ер нь нэлээд хаях үнээ сайн бодож агаад түүнийг авсан дээр шүү гэж зөвлөх байна. За тэгээд юу ч гэсэн Melo-го NBA-д буцаж ирж агаад үнэхээр баяртай байна. Сая тэгээ бас нэг сонирхолтой зүйлийг бас нэмээд хэлэхэд Joe Budden-ы подкастэнд Damian Lillard орж байхдаа ярьсан яриа байсан болохоор түүний үед 2 жилийн өмнө Нью-Йоркт асуудалтай болоод эхлэнгүүд Melo-г авах гэж оролцсон гинэ. Тэгээд тэгсэн Melo OKC руу явсан. Тэгээд 1 жилийн дараа түүний хувьд Houston руу явахаас өмнө дахиж Melo-г авах гэж оролцсон. Тэгсэн чинь дахиад Houston руу явцсан. Тэгээд одоо 3 дахь орлогоороо түүнийг авч байгаа юм байна. Тэгэхээр Portland-ийн хувьд, Lillard-ийн хувьд Melo-г нэлээд урт хугацаанд хүссэн ийм одоо ажиглагдж байна. Тэгэхээр магадгүй гар нийлээд сайн тоглолтыг үзүүлээд
авсан фэнтези менежүүдэ баярлуулад Portland-ийн хүлээлтийг аварч магадгүй тэгээсэй гэж хүсэж байна. Тэгээд мейлэг ирсэн үнэхээр баяртай байна. За тэгээд шууд 2 дахь хэсэг рүүгээ орё гэж бодож байна. Let's go. За тэгээд part 2 руугаа орё гэж бодож байна. Мэдээж part 2 маань бол дараа 7 хоногийн фэнтези таамаглалыг дэвшүүлж ямар баг хэдэн тоглолттой ямар тоглогчийг waiver-ээс авал зүгээр вэ гэдэг юм одоо өөрийнхөө таамаглал прогнозыг дэвшүүлэхээр ирээд байна. За тэгээд мэдээж хамгийн ихэнд бол дараа 7 хоногт багууд хэдэн тоглолттой ихийг танилцуулах юм бол дараа 7 хоногт сонирхолтой байгаа. 2 тоглолттой, 3 тоглолттой, 4 тоглолттой, бүр 5 тоглолттой гэсэн юм хуваартай байгаа. За тэгээд 2 тоглолттой багуудаас танилцуулах юм бол Индиана, Memphis, Orlando гэсэн 3 баг байна. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд одоо өвчөөжтэй, Ja Morant-тай, JJJ-тэй, Brogdon-тай хүмүүс бол бага статыг үзүүлэх магадaltaй юм байна. За тэгээд 3 болон 4 тоглолттой багууд бол 13 баг байна. За 3 тоглолттой багуудыг танилцуулах юм бол Atlanta, Boston, Denver, Detroit, Golden State, Lakers, Miami, Minnesota, OKC, Philadelphia, Sacramento, Toronto, Washington гэсэн ийм 13 баг байгаа юм байна. За 4 тоглолттой багууд нь гэх юм бол Brooklyn, Charlotte, Chicago, Cleveland, Dallas, Houston, Clippers, Milwaukee, Pelicans, New York, Portland, Spurs, Utah гэсэн 13 баг байгаа юм байна. За тэгээд 5 тоглолттой ганц баг байгаа нь Phoenix Suns байгаа юм байна. За тэгэхээр мэдээж одоо Phoenix Suns гэх юм бол Devin Booker, Ricky Rubio, Kelly Oubre Jr, Aaron Baines гээд эдгээр тоглогчтой багууд менежүүд бол маш сайн статыг үзүүлэх магадaltaй юм байна. За тэгээд дараад нь бол мэдээж нөгөө quality days буюу бага тоглолттой өдрүүдийг бас танилцуулдаг байгаа. Дараа 7 хоногийн хувьд одоо quality days-тэй өдрүүд нь 2 дахь өдөр 4 тоглолттой, 4 дахь өдөр 2 тоглолттой, бүтэн сая өдөр 5 тоглолттой. Ийм 3 одоо quality days-тэй өдөр байгаа юм байна. Тэгээд бусад өдрүүд нь 8-аас дээш тоглолттой гэж ойлгож байна. За тэгээд дараа 7 хоног сайн тоглож магадгүй. Fantasy waiver-ээс авал дэжүү менежүүдээ аварч болох үз. Ийм одоо 5 тоглогчийг мэдээж танилцуулдаг байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд бол за нэгт бол мэдээж 5 тоглолттой Phoenix Suns багийн хүчний довтлогч Dario Saric-ыг онцлсан байгаа. Тэгээд түүний хувьд бол Yahoo Fantasy эзэмшигчдийн 43% нь одоогоор эзэмшиж байгаа юм байна. Saric-ийн хувьд бол үнэхээр сайн тоглож байгаа. Ялангуяа энэ Monty Williams дасгалжуулагчийн системд бол маш сайн зогцож байгаа. Тэгээд нөгөө stretch 4 гэж ярьдаг. Талбайг задалдаг шийдэлтэй ийм одоо тоглогч болохоор маш хэрэгтэй байгаа. Тэгээд өөрөө шийдэлт сайн унж байгаа. Дээрээс нь өөрөө ухаалаг тоглогч болохоор ер нь дамжуулж гайгүй өгж байгаа. Ер нь статистик ер нь гайгүй үзүүлж байгаа шүү. Тэгэхээр хэрвээ Saric танаа waiver дээр чинь байх юм бол дараа 7 хоногийн хувьд ялангуяа заавал авах тоглогч шүү. Таныг дараа 7 хоногт бүр аварч магадгүй ийм одоо сайн тоглогч байгаа. Болохоор түүнийг аваарай гэж зөвлөх байна. За тэгээд хоёрт болохоор мөн түүний багийн анд төвийн тоглогч Frank the Tank буюу одоо Frank Kaminsky-г онцлсан байгаа. Kaminsky-гийн хувьд бол мэдээж мөн одоо энэ гоё болж байгаа Phoenix Suns багийн бас гол тоглогчдын бас нэг. Тэгээд шийдэлт маш сайтай төвийн тоглогч учраас талбай гоё задлж өгдөг. Дээрээс нь энэ жил маш сайн юм тоглож байгаа. Тэгээд түүний тухайд бас нэг ажиглаж байгаа зүйл нь болохоор өндөр төвтэй багийн эсрэг бол нэлээд сайн тоглож байгаа. Ийм одоо харагдаж байгаа. Тэгээд түүний хувьд бол нэг хэсэг бүр нэлээд сайн оноо аваад 20 оноо авч хот байсан. Тэгж байгаа саяхан бас жоохон үзүүлэлтэнд буураад тоглолт нь жоохон буурсан байгаа. Гэхдээ мэдээж Phoenix Suns 5 тоглолттой. Тэгэхээр Frank Kaminsky-ийн 5 тоглолтын ядаж 2 юм 3-т нь сайн тоглох ийм магадлал өндөр учраас түүнийг бол заавал авахд буруудахгүй ийм тоглогч гэж харж байна. Дараа 7 хоногийн хувьд. За тэгээд 3-т болохоор New Orleans Pelicans багийн довтлогч Kenrich Williams-ыг онцлсан байгаа. Тэгээд түүнийг Yahoo эзэмшигчдийн 16% нь эзэмшиж байгаа юм байна. Тэгээд сая Brandon Ingram гэмтэлтэй үед бол ялангуяа маш сайн тоглосон Kenrich Williams-ийн үед. Баг double-ыг хийсэн шүү дээ. Ingram-ийн эзгүүд. Тэгэхээр яг хоо Ingram одоо удахгүй ирнэ гэж байгаа. Тэгсэн ч гэсэн Allen Gentry дасгалжуулагч түүнийг маш сайн магтаж 2 3 4 дээр тоглох юм одоо versatile гэж ярьдаг. Олон тал тоглогч учраас ямар ч асуудалгүй альж байдал дээр тоглоно гэсэн юм ярьцлагыг өгсөн байгаа. Тэгэхээр Ingram ирсэн ч гэсэн минут нь бол нэг буураад шалахгүй байх гэж харж байна.
Тэгээ яг хуу Zion Williamson хэрвээ ирчих юм бол яг хуу мэдээж буурах бах. Тэгвэл одоо ингэж сайн тоглож байгаа хот байгаа ийм үед нь бол Алан Gentry тасалжуулагч түүнийг суулгаад хатаахгүй л байх гэж хөвдө бодож байна. Тэгэхээр Kenrich Williams Pelicans баг дараа 7 хоног 4 тоглолттой учраас түүнийг бас авахд буруудахгүй юм сонголт байгаа. За тэгээд дөрөвт болохоор New York Knicks багийн хамгаалагч Dennis Smith Jr-ыг онцлсан байгаа. Түүнийг NBA Yahoo эзэмшигчдийн 10 өн эзэмшиж байгаа юм байна одоогоор. Тэгээд түүний хувьд энэ 7 хоногт бэртлээсээ иргэн ирээд эхний тоглолтонд ер нь тоглож гавьгүй. Тэсээ сүүлийн тоглолтонд маш сайн тоглож бараг triple double руу төгсөн үзүүлэлтүүдийг үзүүлсэн байсан. Тийм болохоор Elfrid Payton-гийн эзүүд Frank Ntilikina болон Dennis Smith Jr хоёр минутаа хувааж зэрэг талбай дээр ер нь байж магадгүй нөхцөл байдал үүсчээд байна. Тэгэхээр Dennis Smith Jr өөрөө маш авьяаслаг тамирчин. Тийм болохоор ер нь дэжгүй статик үзүүлчих баха хэрвээ минут сайн өгөөд сайн тоглуулах юм бол гэж хувьдаа харж байгаа. Гэхдээ яг хуу тийм shallow league жоохон тохирохгүй илүү тийм deep league-үүдэд авал илүү зүгээр гэж хувьдаа харж байна. За тэгээд сүүлийн буюу 5 дугаар байранд Los Angeles Lakers багийн холбон тоглогч Rajon Rondog онцлсан байгаа. Тэгээд мэдээж Rondoгийн хувьд энэ 7 хоногт бэртлээсээ иргэн ирсэн. Эхний 2 тоглолтонд ер нь сайн үзүүлэлтүүдийг үзүүлж ирэн шалаагүй. Тэгээд өнөөдөр гарсан мэдээллээр багийн одоо гол гарааны холбон тоглогч Avery Bradley-гийн хөлөндөө гэмтэл авч талбайг оргисон байгаа. Тэгээд нэгээс ер нь 2-7 хоног гэсэн юм одоо дүнэлттэй байгаа юм билэ. Тэгэхээр Avery Bradley-г байхгүй ер нь Rondo, KCP, Caruso 3 минутыг нь ер нь хувааж явах бах. Тэгээд мэдээж Rondo-г авах юм бол мэдээж ассист товтлооны хувь гих зэрэг үзүүлэлтүүд дэжгүй үзүүлчих магадaltaй учраас түүнд мэд өгөх юм бол ер нь дэжгүй статийг үзүүлчих байхаа гэж хувьдаа харж байна. Тэгээд бас Рондод энэ жил нэг юм илүү байгаа нь түүнийг 3 шийдэлт нь ер нь нэлээд сайн сайжирсан гэж мэргэжлүүд үзээд байгаа юм байна лээ. Тэгэхээр магадгүй сайн шийдээд 2 3 удаа нэг тоглолт унахад сайн үзүүлэх гэсэн үг шүү дээ. Рондогийн хувьд. Магадгүй тэгээд явах юм бол дэжгүй пик ап байж болохоор ийм тамирчин байгаа. За тэгээд дараа 7 хоногийн хувьд нэг иймэр дүү байна. За тэгээд энэхүү миний хийж байгаа подкастэнд маань маш олон хүмүүс фидбек өгж, урмын өгж дэмжиж байгаа. Үнэхээр баярлж байгаа. Тэгээ мэдээж зарим хүмүүс юун дээр болохгүй байна гэдэг зүйлээр зөвлөгөө зөвлөж өгсөн байгаа. Ер нь жоохон нуршаад байгаа юм болов уу гэж дараа сонсох нь ер нь бодож байгаа. Тэгэхээр аль болох нуршихгүйгээр мэдээллүүдийг гэлцгэлз өгөөд явъя гэж энэ 7 хоногоос эхлэж бодож байна. Нэмээд бас нэг зүйл хэлэхэд хэрвээ та фэнтези удаан тоглож байгаа ч юм уу, ер нь фэнтези сайн мэддэг гэж үзэх юм бол өөрийгөө над руу холбогдоод цуг фэнтезигийн талаар ярьж буухаалж болно шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр хэрвээ та сонирхож байгаа юм бол пэйж утас руу маань мессеж явуулаарай. Мөн дахиад нэг зүйл нэмээд хэлэхэд энэ 7 хоногийн үед бас Anthony Davis-ийн нэг ярилцлагыг орчуулж хүргэсэн. Тэгээ мөн дээрэс нь AD LeBron хоёрын нандин харилцаа. LeBron хэрхэн одоо өөрийн 23 номероо Anthony Davis гардуулсан талаар маш сонирхолтой түүхийг орчуулан өөрийн YouTube хуудсандаа байршуулсан байгаа. Тэрийг ирээ үзээгүй байх юм бол үзээрэй. Маш сонирхолтой ийм хоёр ярилцлага болсон байгаа. За тэгээ мэдээж миний энэхүү хийж байгаа контентийг маань дэмжиж явах юм бол лайк, subscribe. За тэгээд дараа 7 хоногийн дугаараараа уулзтлаа. Bye.